За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За бас нэг ихэлтэй холбоотой бичлэгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Намайг Ануужин гэдэг. Би 15 тагаас хойш англи хэлтэй солонгос хэлний агсан төвшөнд хүрээд байгаа. За миний хувьд гэх юм бол би хэлийг багасаа сураагүй, жоохон хөчөрж байгаа сурсан буюу одоо нэг шүүмжлэх сэтгэлийн хөгжсөний дараа ингээ хэлийг сурчихсан болохоор багасаа хэл сураад хэлний мэдрэмж суучсан хүмүүсийг бодох юм бол бас айгүй тийм зовж хэл сурсан. Тийм учраас яг энтэй холбоотой типүүдийн зүгээр хаваалцад бараг жил орчим болсон байна. Instagram дээр болоод ирэхээр би Q&A явуулсан. Тэгээ Q&A дээр надад хэлтэй холбоотой зөндөө асуултууд ирсэн. Тэгээ тэрнээс та хэдтэй бас хуваалцъя гэж бодсон юм. Ерөнхийдөө хүмүүс надаас айгүй их асуудаг хоёр хэл зэрэг яаж сурах уу? Яаж нэг газараа гацчиход байгаа цаашаага яах уу? Үгээ мартаад байх юм яах вэ? Энтэр гэсэн тиймэрхүү асуултууд байсан. Тийм учраас энэ болохоор хэл сурж байгаа хүн болгонд ер нь тулгардаг асуултууд юм болов уу гэж одоо бүгдээрээ хамтдаа энэ асуултыг ярилцъя гэж бодоод YouTube дээр энийг хуваалцахаар болсон байгаа. Тэгэхээр хэдүүлээ шууд асуулт руугаа ороод явчих гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хэдүүлээ ингэж байна. Ерөнхий хэлтэй холбоотой асуултууд, тийм үү, солонгос хэлтэй холбоотой асуултууд, хятад хэлтэй холбоотой асуултууд, англи хэлтэй холбоотой асуултууд гэх мэтчлэнгээр хэсэгчлээд айгуу зэгцтэй байлгах үүднээс явчих гэж бодож байна. За ерөнхийдөө хэлтэй холбоотой асуултуудаас хамгийн ихэнд болоод ирэхээр хэлээ яаж эхлүүлэх вэ гэдэг асуулт айгуу их ирдэг. За хэлээ яаж эхлүүлэх вэ гэхээр хөвчлэн за би нөгөө нэг том болчихсон хүмүүс төр ярьж байгаа шүү. Жохон хүмүүс байх юм бол бид нар мэдээж одоо англи хэлээр контент үздэг ч юм уу нөгөө нэг input болон output гэдэг хоёр зүйл заавал байх хэрэгтэй. Тийм үү? Input 70% байдаг. Хэлийг сурахад харин output нь 30% байдаг. Харин жоохон хүүхдүүд дээр бид нар одоо юу гэдэг 5 настай ч юм уу тий. Хүүхдүүд хэл сурж байхдаа яадаг вэ гэхээр айгүй гадаад хэл дээр контент үздэг буюу багасаа нөгөө нэг input авсаар агаад хэлний мэдрэмжээ сулгачдаг. Гэтэл том хүмүүс дээр болоод ирэхээр хэлээ яаж эхлүүлэх вэ гэхээр айгүй асуудалтай болчихдаг ч тий. Том хүмүүст юу илүү хэрэгтэй байдаг вэ гэхээр бид нарт тийм логикоор нь аливаа зүйлийг ойлгох нэг хэрэгтэй байдаг. Хоёрт бид нарт тийм цэгцтэй байх хэрэгтэй байдаг. Тийм ч учраас ер нь нэг ном барьж авангуудаа тэрнээсээ илүү хийгээд явчих юм бол зүгээр юм болов уу гэж боддгийг. Англи хэл дээр миний хувьд зөвлөх ном гэх юм бол Grammar News байдаг. Бинийг бол бараг бичлэг болгон дээрээ тайлбар зөвлөдөг. Grammar News анхан дунд агсан гэдэг шүтний номнууд байдаг. Тэгээ анхан шнаас нь эхлээд анхан шныхаа улаан ном байдгийн тэрнээс нь эхлээ хийгээд явбал бас зүгээр юм болов уу гэж бодож байна. Та нарт дотлын description хэсэг дээр би нэг линк үлдээсэн байгаа. Тэр линкэн дотор одоо үнэгүй материалууд гэдэг хэсэг байгаа. Тэрэн дотор зөндөө олон одоо тэр номыг PDF-ээр байрлуулчихсан байгаа. Хэл сурдаг янз бүрийн гарын авлагнуудыг бас хийчихсэн байгаа. Тэгэхээр та маань тэрийг бас шалгаад үзээрэй хэрвээ хэлээ эхлүүлээ гэж бодож байгаа юм бол солонгос хэл дээр болоод ирэхээр би өөрөө хэлний бэлтгэлээр солонгос хэлийг сурж байсан. Гэхдээ солонгос хэлний дүрм бас монгол хэлтэй зүйтэй байдаг учраас та бүхэн YouTube-ээс зөндөө олон хичээлүүд байд юм билээ. Тэгэж эхлүүлж болно. Эсвэл нөгөө нэг Michelle гэдэг аппликейшн байдаг штэ солонгос хэлний нөгөө нэг үгээ translate гэдэг аппликейшн. Тэр аппликейшн дотор номнууд байд юм билээ. Анхан дунд агсан шатны бүр монгол хэлтэй. Монгол хэлээр тайлбар энэ тавьчихсан. Тэрнээс бас эхлүүлж болно шүү. Хятад хэл дээр гэх юм бол би анхан шатнаас хятад хэлийг сурах байгаа хүмүүсийг бол заавал сургалтанд яваарай гэж зөвлөнө. Ягаад гэх юм бол нэгт бол хятад хэлний дүрм монгол хэлнийхээс аяга өөр байдаг. Хэцүү биш. Гэхдээ өөр байдаг. Тэгэхээр бид нар тэрийг сурахын тулд бол хүнээр нэг заалах юм бол хамаагүй хурдан явна. Хоёрт гэх юм бол хятад хэлний хөг гэж байдаг. Хөгийг бид нар анханаас нь маш сайн сурахгүй байх юм бол дараа нь гэсэн гэдэг аяга хэцүү байдаг. Тийм учраас анханаас нь мэрэгжлийн хүнээр суурай сайн тавиулсныхаа дараа бие дагаад ингэ явах юм бол надад бол илүү даваа талтай гэж бодогддаг. Тийм учраас хятад хэлийг бол заавал мэрэгжлийн хүмүүсээр эхлүүлээрэй. Тэгээд буцаагаад надаас нөгөө сургалтын нөгөө гэж аяга их асуудаг. Тэгээ миний хувьд л хэрэг та бүхэн мэдж байгаа бол энэ диплом гэдэг яг хэл сурдаг бүр юм хабыг явуулдаг ч тийм яг энэ англи солонгос хэлний өглөөний уншлага гэж явуулдаг. Өглөөний уншлагад дамжуулан бид нар өглөө болгон 5-6 цагийн хооронд өглөө болгон ганцхан цаг академик эссе уншиж дундаас шинэ үг зэрэглээ тэрийг орчуулах маягаар явдаг. За энэ манлаа тэгэхээр одоо 8 сар шинэ эсэлт авч байгаа. Сард нэг л эсэлт авдаг. Ягаад гэх юм бол би өөрөө заадаг болохоор би яг нэг л ингээ аваа явдаг байхгүй сард. Хятад болон солонгос хэлний уншлагууд бас байдаг. Тэр маань болохоор оройгоор явагддаг гэх мэтчлэнгээр миний зүгээс явуулдаг сургалтнууд бол тэр байдаг. Англи хэлний анхан шатны сургалтаас явуулдаг. Английн анхан шатны 100 дүрм гэдэг би яг нөгөө нэг бүх англи хэлний дүрмүүдийг ингээ логикоор нь тайлбарлчихсан. Тийм дүрмийн хичээлүүд байдгийг надад бүр ингээ 100 шиг бичлэгтэй. Тэгээ 100 шиг бичлэг маань болохоор нэг 5-15 минутын урттай. Тэгэхээр та нар өдөрт хэдэн ч бичлэг үзээ явж болно. Хаанч үзээ явж болно. Автобус явж байхдаа нэг дүрм мөрмөнийг үзчих болно гэсэн үг байхгүй. Тэгээ би яг өөрөө яаж логикоор нь ойлгосон. Яг тэрүүгээрээ ингэж аль болох том болсон хүмүүст зориулаад гэх юм би өөрөө яаж логикоор нь ойлгосон. Яг тэр логико том хүмүүст зориулж бэлтгэсэн ийм 100 дүрмийн хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн маань бас тэрийг үзэж болно. Тэгэхээр миний зүгээс гаргаж байгаа хичээл бол анхан шатны англи хэл бол байгаа. Ягаад гэх юм бол англи хэлийг бол монгол хүмүүс харьцан байгаагүй шүү. Ягаад гэвэл бид нар чинь өөрөө англи хэлээр үсгүүдийг мэддэг тийм. Солонгос болон хятад хэлний анхан шат бол байхгүй шүү. Гэхдээ бид нарт реалити мэдчих байх юм бол агсан шатны сурагчтай зориулсан уншлагын хөтөлбөрүүд бол байдаг. Тэгээ та бүхэн дотлын скрипт хэсэг дээр линкээс арах боломжтой. Шинэ үгээ яаж зэрлэх вэ гэж айгүй их асуудаг. За шинэ үгтэй холбоотой бүтэн тусдаа бүр ингээд өдөр 100 үг зэрлэх харах гэдэг бичлэг хийчихсэн байгаа. Тэгээ хүмүүс л тэгэхээр надаас айгүй их асуудаг. Өдөрт ер нь 100 үг зэрлэх боломжтой юм. Яаж тэгж олон үг зэрлэх юм гэж айгүй их асуудаг. Энэ дээр болоод ирэхээр бид нар neuroplasticity гэдэг зүйлийг олгох хэрэгтэй. За энийг яг хуу тархины идэл гэж орчуулад байдаг юм л да. Гэхдээ бид нар амархнаар ойлгох нь бидний тархи бол яг пластик, яг ингээд хунцар шиг гэдэлээ бодчих болно. Бид нар ингээд тархиа яаж
яаж л хэвлэж одоо болно. Хүнцрийг халаах юм бол ингээ хэв ордог штэ яг тэрнтэй адилхан. Тэгэхээр бид нар нэг үйлдэлийг олон давтаад авах юм бол тэр хоёр одоо нейроных нь хооронд тэр хоёр өдрлөгийн хэсний хоорондох зам нь ингээ бэхжингүүтэй тэр зам илүү амархан болдог. Буюу бид нар үг цээжлээл ах юм бол аюу амархан цээжилдэг болчтой. Тэгэхээр 100 үг цээжилж болох уу болно гэхдээ бидэнд маш их тасгал сургуулалт хэрэгтэй гэсэн. Тэгээ би яг хятадд сурдаг байхад бол бараг 100 байтугай үг цээжилдэг байсан гэж бол бараг өөрийгөө боддیں۔ Өмнө нь бол нөгөө үгээ нүрээ дүүстлээ бичиж нэг цээжилдэг байсан бол тэр нь 3 бичдэг болоо сүүлээ бараг 1 бичдэг болол ингээ цээжилчдэг болчдаг. Тэгэхээр тэр бол цэвэр тасгал сургуулалт. Тэгэхээр бид нар яг тархиа ингээ байнгын тасгалж болоод эхлээд бол угаасаа хэцүү байна. Хэцүү байжгаад өдөр хоног өнгөрөх тусам тэр нь амархан болдог. Тэгээ бид нар сүүлдээ ингээ үг цээжилсээр агаад нөгөөдгөө ойлгодог. Сүүлдээ бид нар бүр ингээ за энэ хоёр үг нийлэх юм бол нэг иймэрхүү утгач гаргаж байгаа даа гэж гадралдаг болчдаг байхгүй юу? Тийм учраас үг цээжлэх бол боломжтой. Тэгээ үг цээжлэх талаар аргыг үзэх юм бол таад би энэ чи карт зэг дээр холбочтой та нар тэр бичлэгийг үзэх боломжтой шүү. Тэгээ тэр бичлэг дээр болоод ирэхээр би үгээ масштаб байвал яах вэ? Богино хугацааны яасан ч урт хугацааны яасан ч гэх мэт чинь тэднийг бүгдийг тайлбарлчихсан байгаа. Надаас бас айгүй их асуудаг асуулт нь болохоор хоёр хэл яаж зэрэг сурдаг вэ гэдэг талаар айгүй их асуудаг. Миний хувьд болохоор юу гэж зөвлөх вэ гэхээр хоёр хэл сурах гэж байгаа юм бол аль нэг хэлэн заавал гүн чатан дээр байгаа суурин дээр хоёр хэл сураарай гэж зөвлөнө. Яг тийм бол хоёулаа анхан шатан дээр байх юм бол тэр хоёр хэлийг хооронд нь хальчих. Хоёулынх нь логикийг ялгаагүй байгаа суурин дээр бид нар хоёр хэл зэрэг сурах юм бол хэцүү. Боломжгүй бол биш ч гэсэндээ хэцүү. Тийм учраас та бүхэн яарвал даарна гэчээр нэг хэлээ баттай болгоод за B1 төвшин буюу одоо дунд төвшин болгоод болгосныхаа дараа хоёр дахь хэлийг авчир сурах юм бол энэ маань илүү бодтой болно гэсэн. Тэгэхээр энийг хэл дунд төвшөнд очлоо, нөгөө хэл дунд төвшөнд очлоо. Хоёулаа дунд төвшөнд байгаа суурин дээр хоёулын энэ хамт хийгээд эхэлчихнэ гэсэн. Одоо энэ дээр одоо аюу гэдэг те тайлбар гэдэг үгийг энэ хэлэн дээр ингэдэм энэ хэлэн дээр ингэдэм гэх юм уу зэрэг хэрэгжилдэг ч юм уу. Тэгээд нөгөөдөлөө хамтд нь ингээд дэвшлүүлээ явах юм бол бид нар хоёр хэлийг зэрэг сурах боломжтой шүү. Тэгэхээр тэрэн дээр таад маань бас анхаараарай. Сурж байгаа хэлээрээ шууд яаж ярих вэ гэхэд ийм асуулт орж ирсэн байсан. Яг нь ярьж сурдаг хүмүүс байдаг бах уу шууд айгу өөртөө ихтэй те одоо аюу яриа хүмүүс бол хэлийг айгу хурдан сурдаг штэ яриа сурчдаг. Гэхдээ бид нарын ихэнх нь бол тийм амар зөрөгтэй биш болоо гэж бодож байна. Аль аль нь 70% input 30% output байдаг гэдэг шиг бид нар яг адилхан 70%-ийнхаа инпутыг оруулчихсан байгаа сүрэн дээр бол ярих бол шууд цаанаас урсаал гарчин. Гол нь бид нар тэр цэг дээр хүрэх зориг л айгүй хэрэгтэй. Окей, одоо би яг болчлоо. Одоо би ойлгоод байна. Одоо би сонсоод ялгаад байна гэж байгаа сүрэн дээр таад манай өөрсдийгөө хэцүү байдал оруулаад speaking club явдаг ч юм уу тий. Эсвэл янз бүрийн аппликейшн байж болно шүү дээ. Тиймэрхүү аппликейшнуудаар оролдож бас шууд яриагаа хийх боломжтой шүү. Тэгэхээр яг input хангалтгүй байгаа тохиолдолд бол бид нар яаж төвчлээд ингэ ярих гэсэн ч айгүй хэцүү байгаад байдаг. Тийм учраас input-ийг хангалттай аваад тэгээд бид нар очиод ярьдаг. Тэгээд бид нар очиод бичдэг болдог шүү. Яа тэгээд хэдүүлээ англи хэлээс эхлэе. За англи хэл дээр болоод ирэхээр ихэнх хүмүүс дундчтан дээр очиод гацчлаа. Эсвэл би ингээд өдөр тутмын яриа ойлгоод байгаа ч гэсэндээ яг ингээд академик англи хэл болоод ирэхээр яг сонин сэтгэл уншаад ирэхээр ерөөсөй ойлгохгүй наа яах вэ гэдэг асуулт айгүй их орж ирдэг. Тэр бол яг л нөгөө дахиад 70-30 гэдэг шиг бидний input ингээд өдөр тутмын одоо жишээлбэл бид нар reel mail үздэг ч юм уу тий англиар ингээд reel үздэг юм бол тэр чинь одоо ярианы англи хэл байгаа шүү дээ тий. Харин бид нар input-ээ буцаагаад academic input болох юм бол жишээлбэл манай өглөөний уншлага дээр бол бид нар IELTS уншдаг тий. IELTS гэдэг маань яг нь academic англи хэл нийссэн шүү дээ. Тэгэхээр тийм IELTS уншдаг ч юм уу. Эсвэл буцаагаад бид нар мэдээ уншдаг ч юм уу. Өөр үед YouTube дээр янз бүрийн подкаст сонсохдоо BBC-гийн одоо подкастыг сонсдог ч юм уу. Гэх мэтчлэн инпутаа буцаагаад academic болох ч юм уу. Буцаагаад бид нар academic англи хэлээр явж чадна гэх мэтчлэн ингээд. Өөр бас бид нар инпутаа яаж academic болох вэ гэхээр англи хэл дээр номнууд уншиж болно. Бас л нэг доотлын линкэн дээр үнэгүй материал дотор англи хэл дээр 5 номыг би үнэгүй хасрахсан байдаг гэсэн чинь тэгэхээр тэр номнууд бас PDF-ээр байдаг шүү. Тэгэхээр та нар бас тэрийг аваад англи хэл эхлүүлчих болно. Та нарын одоо замыг чинь тэгшлээ л шүү. Үгүй гэх одоо чадахгүй гэх ямар ч нөгөө юуг болтолно. Шалтгаангүй болтол нь баг ингэ хийгээд шүү. Доор байгаа штэ, бэлдсэн байгаа штэ л гээд байгаа шүү. Тэгэхээр та нар маань ямар нэгэн үйлдэл хийгээрээ имжлэг үзэл ингээд өнгөрөхгүйгээр те нэг номыг татаж аваад, нэг гарын алганд татаж аваад те одоо яг хаана гацчихсан байгаа. Тэмчээс нөгөө олон хэлээ төлөвлөгч гэдэг бас тийм тэмлээд байгаа. Тэр төлөвлөгчийг татаж үзээд өөр хэлний сурах гэж байгаа л те гих мэдчихлэн. Тэгээ IELTS-д яаж бэлтжижсэн бэ гэж орчихсон. Би болохоор IELTS-ийг амьдралдаа нэг удаа өгчсэн байхгүй. IELTS-ийг нэг удаа өгч авахдаа би бол grammar-ийн юусаа хийсэн. Grammar-ийн юусаа хийснийхаа дараа шууд IELTS-ийн сэдвүүд барьж авахтаа тэрийг хийгээ явчихсан. Тэгэж хийж болно. Эсвэл таад мань миний болол дараа зөвлөх дараал юу вэ гэхээр дөрмөдөө үзнэ. Дундчтанд очсныхаа дараа бид нар Barnes Essential Words for IELTS гэдэг тэр намыг уншина. Тэр намыг уншаа бүх үгийг нь цээжлээд өөрийн болгоцсныхаа дараа бид нар яг IELTS бэлдээд эхэлнэ. IELTS бэлдэхдээ бид нар яаж бэлдэх вэ гэхээр ярих, унших, сонсох, бичих гэдэг чадваруудаасаа нэг нэгээр нь ингэж сайжруулах замаар нэг эхний 7 хоногт нь сонсгоо сайжруулна, уншихаа сайжруулна, бичгээ сайжруулна, ярихаа сайжруулна гих мэдчлэнгээр яг энэ дараалалаараа бид нар өдөр болгон бэлдэнэ гэсэн үг байна. Тэгэхээр тэгэж ерөнхийдөө IELTS-аа бэлддэг шүү. Яг энэ дараалалаар.
Яг хэдийгээр би нэг л удаа айлзгсан ч гэсэндээ бусад хэлний шалгалтуудыг бол зөндөөлж өгсөн. Тэгэхээр ерөнхийдөө хэлний шалгалтууд аягүй тийм төстэй стратегиудтэй байдаг учраас энэ нараалаар явах юм бол та хэдийг алдахгүй гэж бодож байна. Тэгвэл тал дээр болоод ирэхээр HSK 4-өөс HSK 5 хүртэл хэрэг их цаг хугацаа зарцуулсан бэ гэж асууж байсан. Миний бодлоор болохоор ингэдэг юм шиг санагдав. Тэгвэл тал дээр нэг төвшин нөгөө төвшнөөсөө 2 дахин ихсэн юм шиг санагддаг. Үгийн хавьд ч гэснээр тийм байдаг шүү дээ. 3600-д 4200-д 5500-д 66000 хүүхдэд өглөө 5000 хүүхдэд өглөө тийм байдаг тийм үү. Тэгэхээр бид нар үгийнхээ тоог харахад нөгөө нэг үгнүүд нь төвшингөөс ингээд 2 дахин их болоо явчих чинь тийм үү. Тэгэхээр зарцуулах хугацаа нь гэсэндээ бид нар ер нь 2 дахин их гэж бодож байгаа болно. Жишээлбэл би HSK 3 авахд 3 сар зарцуулж байх юм бол 4 авахд би 6 сар зарцуулна. 4-өөс 5 руу ороход би дахиад 6-аас 1 жилийн хугацааг зарцуулна гэдэг тайлбар бодож байгаа болно. Гэтэ би бол намайг нэг хүмүүс HSK хэдтэй вэ гэж асуусан байсан. Би болохоор HSK 5 таахгүй 5 хүрээл ерөнхийдөө заа байлиг болчихсон. Гэтэ яхаа цаашаа 6 аваад хичээлээ хийх боломжтой байсан. Би өөрөө тэр үед бол англи хэл сураад явчихсан болохоор HSK 5 нарт хамттай гэж засаасан байсан. HSK 5-тай HSK 5-ыг авахд бол би 1 жил хагас явах юм зарцуулж байсан. Тэгэхээр яг өдөрт хэдэн цаг зарцуулж байгаа вэ гэдгээс л хамаарна. Тухайн үед хэл сурдаг байхад бол би хэллийг сурахад өдөрт 8 цаг бол хангалттай зарцуулдаг байсан. Яг хэдэллийг сурдаг байхад, англиг сурдаг байхад би бол хөшөлж өөртөө ингэж зав гаргаж хамаг юмаа ингэж хойшлуулан барин бүр ингэ яг 4 сар тасалд өдөрт 8 цагаар суудаг байсан байхгүй. Тэгэхээр гих мэдчлэнгээр бол хэл сурахад тиймэрхүү цагууд зарцуулагддаг. 3 сар өгөөд бэлдээд өгөх боломжтой гэх юм бол би HSK 4-өөс 5 хүртэл арай л боломжгүй гэж бодож байна. Яг нь үнэхээр бас одоо хүний боломжгүй гэдэг ингээ хаяхан жаашаа. Хичээгээд үз хамгийн санаар хичээгээд үзтээ бас юмыг яаж мэдхэв те. Ихтэй дэлэн дээр ч надад нэг асуулт эргүүлсэн л да. Гэтэ эдийн засгийн газрын төлөвийн талаар би нэр нь подкаст хийж байгаа. Тэр подкастн дээрээс бас дахиад илүү дэлгэрэнгүй ярих болов гэж бодсон ш. Солонгос хэлэн дээр л тэрхээрээ топик оноо яаж авсан бэ гэж асуусан байсан. Би болохоор солонгос хэлний бэлтгэлээр ирсэн гэж төрүүлсэн шүү дээ. Тэр хэлний бэлтгэлээр ирчихэж байгаа тохиолдолд бол яг л нөгөө нэг штар нь бүрмээ үгээ ингэ үзчихдэг болохоор надад бол солонгос хэл нэг тийм хэцүү болцоожаар сураагүй. Тэгэхээр level 1-ээ үзэл, level 2-оо үзэл, level 3-аа үзэл, level 3-аа үзэж хахад би топик 4 очиж авч ирсэн. Тэгэхээр бас тухайн үедээ бас давуулаад нэг хичээлээ хийдэг л байсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр хэлийг яаж сурах вэ, энэ хэлийг яаж сурах вэ гэхээр бас нэг тийм ялгаатай юм шиг санагдахгүй л байгаа. Үгээ цэжлэн дөрмөө үзнэ, сэдв уншин, сонсон. Тэгээд эднэр нь ингээ болчихсон байгаа тохиолдолд тэгэл яриа л эхэлчихэж байгаа байхгүй. Тэрийг солонгосч гэсэн тэрнтэйг адилхан хэлний бэлтгэлтэй явчихсан болохоор тэгж авч ирсэн. Топикоо яаж авч ирсэн бэхээр топикийн тустай байхгүй юм шиг санагцаа. Яг топик 1-ийнхаа үгийг үзэн, 2-ийнхаа үгийг үзэн, 3-ийнхаа үгийг үзэн, 4-ийнхаа үгийг үзэн, 4-ийнхаа үгийг үзчихсэн байх юм бол топик 4-ийнхаа шалгалтыг өгнө гэдэг. Ер нь бол айгүй тийм энгийн байгаа байхгүй тий. Хятад хэл болон солонгос хэл бол айгүй тийм бүх юм тодорхойд шүү дээ. Тэдэн үг цэжүүлчих юм бол тэгнэ. Ийм дөрмөдийг үзчих юм бол тэгнэ. Ингэж үчих юм бол тэгнэ гэдэг. Тэгмээд англи хэл болоод ирэхээр айгүй бүр ингэ хязгааргүй байдаг юм шиг санагдахгүй юу? Бүр ингэ мэдгүй ямар ч үг ханаач гарч иж магадгүй энэ үгийг мэдсэн байхад болно гэсэн юм байдаг болохоор англи хэлний шалгалт надад хамгийн ядаргаатай санагддаг. Солонгос хэл болон хятад хэл бол харьцангуй хэлний шалгалтууд нь гайгүй. Солонгос сурахад юу шаардлагатай байдаг вэ гэж асуусан байсан. Ерөнхийдөө бид нар топикийн оноо хэрэгтэй, дүн хэрэгтэй, дүнгээсээ гаргасан байх хэрэгтэй, хичээлээс гадуур үйл ажиллагаа хийж гисэн байх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ шалгууруудыг илүү хардаг. Ер нь Аз тал руу болол миний бодлоор яг энэ шалгууруудыг хангацчихсан байхад л болно гэж бодож байна. Америк руу хэрвээ явах гэж байгаа юм бол өөр тийм янз бүр SMC хувийн зан чанар сайн байх хэрэгтэй гэдэг юмнуудыг бол яадаг. Солонгост бол сурах юм бол иймэрхүү зүйлүүдийг шаарддаг. Солонгост сурахтай холбоотой би бүр 2 подкаст хийсэн байгаа. Тэгэхээр яг хэрвээ сургуулийн тэтгэлгээр ч юм уу янз бүрийн тэтгэлийг сонирхож байгаа юм бол бас тэр 2 подкастыг бараг очиж үзэх юм болоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болов гэж үзэж байна. Тэгээд IELTS-аар сургуульд орж байгаа эхний жил давхар солонгос хэл заадгүй гэд асуусан байсан. Тэгэхээр IELTS-аар сургуульд орж байгаа сургуулиасаа хамаарна. Би болохоор Качон гэж солонгос сургууль сурдаг байхгүй. Тэгэхээр би Качон сурдаг суурин дээр л манай сургууль бол заадаг. Тэгэхээр сургуулиасаа л хамаарах. Сургууль руугаа мэйл бичиж ч юм асуугаарэ. За тэгээ хамгийн сүүлийн асуулт нь болохоор дахиж хэл сурах хүсэл байгаа юу гэж хэлсэн. Одоогийн байдлаар бол ойрын 2-3 жилдээ бол байхгүй. Гэтэ нэг 25-аас хоошоогоо 28 наснаас хоошоогоо ер нь бол хийнл гэж боддог. Ягаад гэх юм бол хэл гэдэг чинь өөрөө тархины дасгал шүү дээ. Тэгэхээр тэр байдал илүү гоё үзье гэж боддог. Яг өдөө хүртэл би нэг хэл сурсан түүх харах юм бол яг нэг өөрөө хүсэж бол хэл сураагүй. Их сургуульд орох гол ингээл миний бүр ингээ их сургууль орох бүр ингээ тэмцэл байсан байгаа даахгүй юу. Тэд рууч нэг явуулж үзэл, Америк рууч нэг явуулж үзэл, солонгос рууч нэг явуулж үзэл. Тэгэхээр тэгэж ингээ шаардлагатай болохоор гэж ингээ хэл сурж исэн болохоос биш болол өөрөө ингэ сонирхож бол хэл сурж байгаагүй. Гэтэ одоо яг энэ хэлнүүд сурчсан байгаа суурин дээр бол тэгэхээр хэл сурмаар байдаг. Яагаад гэх юм бол хэл гэдэг бол үнэхээр гайхалтай зүйл. Бид нарын яаж сэтгэдэг вэ? Ямар улсын хүмүүс яаж сэтгэдэг вэ гэдгийг хүртэл ингэ хэл биднэрт ингэ хэлээр дамжуулж бид нар ойлгож болдог шүү дээ. Одоо жишээлбэл англиар ярьдаг хүмүүс үйл өгөө эхэлж ярьдаг. Яагаад гэх юм бол хурдан ярихыг хүсдэг бол монгол хэлээр ярьдаг хүмүүс бол
үйл үгээ хамгийн сүүлд ярьдаг. Ягаад гэх юм бол хамгийн чухал зүйлээ хамгийн сүүлд нь ярьж байгаагаараа бодлоо зэгцлэнгээ ярьдаг. Гэх мэтчлэгээр иймэрхүү гоё сэтгэлгээний хэм маягуудыг харж болно. Надад бол хэл гэдэг үнэхээр гоё гайхалтай зүйл шиг санагддаг. Тийм учраас санарыг ч гэсэндээ хэлийг ингэж жаргаж сураасай, хайрлаж сураасай, дурлаж сураасай гэж хүсэж байна. Эхэндээ болол хэл сурах мэдээж хэцүү зөндөө байдаг. Гэтэ яг нэг тийм цэг эргэлтийн цэг гэдэг шиг тийм цэг байдаг байхгүй. Тэр цэг дээр очиж хурцгал юм бол тэрнээс хойш ингээд нэг дунд шатны нэг тийм үе байдаг байхгүй. Яг тэр цэгийг давчгал юм бол тэр хэлээ хайрлаад хэлдэг байхгүй юу? Ямар гоё юм бэ? Яагаад ингэж юм бол гэж. Надад бол монгол хэлэн дээр бид нар ингэж ярьдаг юм бид нар гадаад хэлэн дээр яаж ярьдаг юм бол яагаад нэр юм ялгаад байгаа юм бол гэл нөгөө логикийг харцгаар нарыг ингээл эвлүүлээ логикийг ингээл харангууд яг ингээд бүгдээрээ эвлүүлээ тоглоом шиг ингээд эвлж орж ирэл бүр нэг тийм амар гоё сарис гоё гэдэг шүү дээ. Бүр сэтгэл хангалуун нэг тийм гоё мэдрэмж төрдөг. Тэгэхээр тэр мэдрэмж ч гэсэндээ та нар төрөөд аз жаргалтайгаар хэлээ сураасаа гэж хүсэж байна. Тэгээ бичлэгийн үргэлжлүүлсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ бүгдээрээ дараагийн хамтлагаар уулзцгаая.